За. Энэ нөгөө хамгийн сүүлд ирсэн Америк хүүхдүүдийн тусламжаар өгсөн гэдэг байгаа юм. Америкт амьдардаг монгол залуучуудын тусламжаар өгсөн. Энэ бол яг энэ бүх юм их шүү дээ. Ерөөсөө хамгийн сүүлд ирсэн хамгийн юу аппарат тийм. Артериал даах хэмжээ, зүрхний бичлэг хийн. Тэгээд энэ чинь бас нэг уртлагын юм гэж байна. Энэ дахиад нэг манай шинэ За тэр нь амьсгалын аппарат байгаа юм байна. Яг энэ автоос ахаа тэгээд энэ пул юу шүү дээ. Нөгөө памп биш дээ тусал тохируулж. Энэ фазамаа. Энэ бол үнэн хэрэгтэй хагаад. Энэ одоо яг хангалттай байгаа юм. Энэ 16 хангалттай биш. Хүүхдүүд олшруул энэ чинь бас авахгүй болчихно. Одоо чи нэг хүүхдэд л одоо энэ чинь ингээд 5 ч байж шүү дээ. 3 4 5 5 6 хүртэл хэрэгжилж байгаа тийм. За тэр одоо нөгөө юуны одоо томоогийн дэгдэлтэй үеэр авсан. За За энэ ингээд дараа. Тэр бас томоогийн дэгдэлтэй үеэр авсан та тийм. Ерөнхийдөө хүчин чадал нь боломж юм. Хүчин чадал бол одоо энэ памо гэдэг энэ жижигхэн бол харьцангуй бас жоохон удаан ажиллаж чаддаггүй. Тий. Халахаараа жоохон буруу зарах гэдэг. Одоо энэ аструудын үгс энэ бүр энэ хуучин хэрхэлтэй одоо таардаг. Гэтэ энэ бол ерөөсөө идэхгүй байна шүү. Зөв. Айгу найдвартай зан одоо халахаараа буруу зөрөө заана гэж байна. За. Өнөөдөр гэрлийн эмчээс ингээд юуны тасгийн эхний тасгийн төвийн сканеролог тасгийн тоног төхөөрөмжийн талаар товч тайлбарыг авлаа.